Цаг хугацааны их урсгал түүх гэдэг хүний бүтээл. Намтар гэдэг хүний сэтгэлээр бүтдэг саддаг буюу. Нийслэлийн усан гамжин усуугийн байгууллага байгуулагдаад 40 жил болж байна. Өнөөдрийн байдлаар бид хоногт 170 мянган метр куб ус түгэж мөн тийм хэмжээний бохирос цэвэрлж байна. Манайд нийт 1001 цагаараа ажиллаж байна. За энэ байгууллагад нийтдээ 100 гаруй дээд урамшилтай ажилтнууд ажилладаг. Аливаа үйлс бүтээл түүнийг цоцлоосон Ахмад үеийнхний хөдөлмөр зүтгэл үе үеийн удирдлага ажилчид дай холбоотой. Түүхэн замналын алтан хуудсууд сөхөгснөөс хойш чухамдаан ололт амжилт сайн үйлсийн он жилүүд байсан нь багталтай. 1930 онд Гандан, усны гудамж, хотын захиргаа, цагдан сэргийлэх, Монцон копийн төв агуулгах зэрэг газруудад уурхайн худаг гарган ашиглаж байсан нь энэ байгууллагын үүсэл байсан юм. Улаанбаатар хотыг хөгжүүлэх ерөнхий төсөл төлөвлөгөөний дагуу усан хангамжтай болох шийд гарч 1956 оны намар Улаанбаатар хотын захиргаа хотын ус сувгийн аж ахуйг зохион байгуулан ашиглалтанд оруулахын тулд ажиллах боловсон хүчин бэлтгэх зорилгоор ширнэн ахлагчтай 17 хүнийг зөвлөлт холбоод улсад ус сувг сувгжуулалт ашиглалтын инженерийн курсд явуулж сургасан юм. Тэдгээр хүмүүс 1957 онд курсээ төгсөж ирээд нийгэм ахуйн барилгын газрыг байгуулахад гарван оролцсон ус сувгийн барилга байгууламж болон хотын газар доорх инженерийн барилга байгууламжийг барихад сурсан эрдэм эзэмшсэн мэргэжлэн зориулж эхэлснээр ус сувг ашиглалтын газрын ууган мэргэжилтнүүд болсон юм. Өнөөдөр Улаанбаатар хотын захирагчийн захирамжаар батлагдсан дарга төлөөлөн удирдах зөвлөлийнхэн хамт удирддаг ус сувг ашиглалтын газар нь үйлдвэрлэл техникийн санхүү захиргааны хөрөнгө оруулалт хангамжийн гэсэн 3 том хэсэгтэйгээр үйл ажиллагаа явуулж байна. Зөвхөн энэ байгууллагын боловсон хүчний тасаг гэхэд л шинээр боловсон хүчнийг шилж сонгон судлах, хүний нөөцийг бий болгоход арвин их туршлага хоримтлууллаа. Боловсон хүчний тасаг байгууллагын дотоод журмыг шинжилэн батлуулж, түүний хэрэгжилтэнд хяналт тавин, ажлагчдтай байгуулсан хөдөлмөрийн гэрээгээ байнга шинжилэн байгуулж, ажлагчдын хөдөлмөр хамгаалал, сахилгын байдалд хяналт тавих байнгын үйлдвэрчний хэвлэлийн хороотойгон хамтын гэрээ байгуулан урдж, ажиллах зарчмыг удирдах болгон ажилладаг юм. Үйлдвэрлэл техникийн хэсэг нь техникийн усан хангамжийн шугам үйлчилгээний цэвэрлэх байгууламжийн шуурхай зохицуулалтын хэлцүүдээс бүрдэнэ. Оюун ухаан үйлдвэрлэх хүчин болсон энэ зунд инженерүүдийн байгуулсан гавьяа их. Инженер техникийн хэлтсэн ерөнхий инженерийн шууд удирдлагын дор тус газрын үйлдвэрлэлийн техникийн бодлого явуулах, тоног төхөөрөмжийг шинжилэх, техник технологиг боловсронгуй болгох, сэргээн сайжруулах, сэдвэн засварлах ажлыг эрэм дараатайгаар төлөвлөн гүйцэтгэж бүх хэлтс ангийн удирдлагын ажлыг хянах мэргэжлийн байгууллагын стратеги үйл ажиллагааны зорилтуудыг хэрэгжүүлэхэд гол анхаарлан чиглүүлэн ажилладаг юм. Монгол улсын мэргэжлийн нэгтлэн бодох хамаасран даргатай төлөвлөгөө санхүүгийн хэлтсийнхэн нэгтлэн бодох бүртгэлийн системийг олон улсын стандартын түргэхээр шамдан ажиллаж байна. Энэ бол шинэ зорилт, шинэ өндөрлөгийн төлөөх шинэ цаг үеийн шаардлага юм. Тэгээд ч байгууллагын бизнесийн төлөвлөгөө зохиож, эдийн засгийн үр ашгийг дэвшлүүлэх, санхүүгийн чадварыг нэмэгдүүлэхээр хөрөнгө материалын хадгалалт зарцуулалтанд бүртгэлээр хяналт тавин ажилласнаар цаг тухайд нь өр бодлогыг баргадуулан байгууллагын их урсгал засварын төсөв түүний гүйцэтгэлд хяналт тавин ажиллаж байна. Аливаа бүтээгч үйлс бол тооцоо, судалгаа, бүртгэл тайдан дээр тогтно. Амьдрал мөнгөн дөрвиш хэрэгцээг зохицуулсан тооцоон дээр тогтоо гэж нэг мэрэгэн хүн хэлжээ. Тэгвэл санхүүг шинээр ухаарах зонд шилжилээ.
1 сая төгрөгийн хөрөнгөтэйгээр үйл ажиллагаа эхэлсэн гэнэ жихүү маань өнөөдөр 40 насныхан өндөрлөх зэрэгтэй 24.6 тэрбум төгрөгийн үндсэн хөрөнгөтэй 1 тэрбум 814 сая төгрөгийн эргэлтийн хөрөнгөтэй том айл болжээ. Энэ бол зөвхөн тоон үзүүлэлт. Үүний цаана байгаа боловсон хүчний өсөлт дэвшилт, шин техник тоног төхөөрөмжийн хүч чадал, хүний хүчин зүтгэлийн эрч хүчийг багтан тэмдэглэвчтэй. Хөгжлийн хурдыг улам хурдвчлан бүтээч эрч хүчээр идэвхтэй өрнүүлсэн хамт олон гэж энэ хүмүүсийг хэлж болно. Орлогын даалгавар, тавьсан нэхэмжлийн дүнг байцаагч бүрээр сар бүр харьцуулан дүгнэж, усны алдагдлын үзлэгийг байгууллагуудаар шаталтраалан хийж, алдагдал ихтэй байдаг газруудад шаард хуудас өгч, алдагдлын зогсоож, алдсан усны хэмжээг тогтоон нөхөн төлбөр ногдуулдаг. Тэд хэрэглэгчдийн санал гомдлыг шуурхай барагдуулах зарчимдаа үнэнч байхын зэрэгцээ усны алдагдлыг багасгаж, усны зарцуулалтыг зөв тооцохын тулд тоолоржуулах нүсэр их ажлыг амжилттай хийж байна. Хэрэглэгчдийн хүрээ тэлэх тусам орлого нэмэгдэж, байгууллага ихчхэн дамжиггүй. Сэлбэгийн захиалгыг оновчтой байлгах, онцгой шаардлагатай тоног төхөөрөмжөөр тэргүүн ээлжинд хангах, ингэснээр үйлдвэрлэлийн тасралтгүй ажиллагааг хэвийн байлгаж, шин дэвшилтэд техник технологиг үйлдвэрлэлд цаг алдалгүй нэвтрүүлэхэд хангамжийнхны үүрэг үнэхээр чухал. Хүмүүс нар ус агааргүйгээр хорон төдий амьдарч, мөч төдий амьсгалж чадахгүй дайдал. Ус сувгийн хамт олонны ажил үйлсч, өдөр цагаар хэмжигдэж өнөөдрийг хүрсэн. Нийслэлчүүдэд хүслийг хангаж хөгжлийг унтруулагч чандманы харшаан цэвэр цэнгэг усныхан анхны дээжийг амсууснаас хойш 40 хавар 40 намрыг үзлээ. Монгол хүн ундны усаан дашмгаар үүрч хулангийн тор саналсан газраас ундааж байсан цаг саяхан мэт болгож, жинхэнэ шинжлэх ухааны үндэстэй усан хангамжийн технологиг орчин үед нийцүүлэн тийм үйл хэргийг гардан хийх эзэн нь бол ус сувгийн ашиглалтын газар их юм аа. Анх нэг хүнд 10 литр ус түгээх хариуцлагыг өөртөө хүлээж байсан байгууллага өнөөдөр яаж өөрчлөгдсөнийг хардаа. Эдний хэлтээс 40 жилийн хугацаанд 11 удаа өргөдгөл хийж, хүчин чадлан 16 дахин нэмлээ. Тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг 90%-аас дээш бэлэн байлгахад гол анхаарлаа тавин ажиллаж байна. Ус хангамжийн дээд их усөрн техникийн бичиг баримт, анхан шатны бүртгэл, ашиглалтын бэлэн байдлын хөдөлгөөтэйг өдөр өдрөөр хөдлөн, сар тутам нэгтгэж, эвдрэл гэмтлийн бүртгэл, аах, засварын ажлын гүйцэтгэл зэргийг санхүүгийн үндсэн хөрөнгөний дэлгэрэнгүй бүртгэлтэй тулгаж, шаардлагын хэмжээнд бүрдүүлж, техникийн хэтийн бодлого явуулах суурь судалгаатай болоод байна. Ажилтан ажилчдын хөдөлмөрийн сахилгад, цаг ашиглалтанд шалгалт хийж, гарсан зөрчлийг арилгах, ажилтан ажилчдын мэдлэг боловсролыг дээшлүүлэхийн тулд санаачлаг гарган ажиллаж хэвшүүллээ. Их хотын ус хангамжийн төвлөрсөн систем гэгч юу болох? Тэдгээрт техник тоног төхөөрөмжийн шинжилэл, салбар, шугам хоолын ашиглалтын найдвартай ажиллагааг ханган, хөдөлмөрчдийн эрэлт хэрэгцээний нийлүүлэлтэнд ямар хариуцлага хүлээх нь хэнд ч гэсэн ойлгомжтой. Ус хангамжийн төвлөрсөн систем нь усны их усөрийн 4 станц, дамжуулан шахах 4 станц, гүний 154 өрөмтгөл ходог, тэдгээрийг цуглуулах болон салбар, шугам хоолын ашиглалтын найдвартай ажиллагааг хангаж, инженер техникийн хэлтсийн баталсан горимыг мөрдлөг болгон ажилладаг. Ус хангамжийн А станц байгуулагдаж байсан үе өнөө үе хоёрын хооронд өдөр шөнөшиг ялгаатай болжээ. Анх 1959 онд төвийн их усөрийн станц нь А10 маркийн насостой 5 гүний ходогтай 500 шометрийн багтаамжтай 2 усан сантайгаар ашиглалтанд орсон юм. Ус сувгийн барилга байгууламж хотын газар доорх инженерийн барилга байгууламжийг барьж гүйцэтгэснээр 1959 оны 11-р сард ус сувгийн байгууламжийн эхний хэсгийг ашиглалтанд оруулсан. Тэр өдөр цэвэр усны төв станц дээр цугларч ажил хүлээн авч байсныг өнөөдөр ахмадууд маань дурсан ярих дуртай байдаг.
Ахмад ажилчин лувсан очир зээл машинаар Маахуурын усан сангийн усны төвшинг 2 цаг тутамд бийжлэн очиж гар хэмжүүрээр шалгаж төв станцын машинистуудад удирдамж өгч усны их багыг зохицуулдаг байжээ. Анхны үед холболт хийсэн газар цөөхөн учир илүүдэл усан гандангийн баруун урд дэнжид газар асгаж усан хөлдөөхгүй тулд хөдөлгөөнд оруулж байж. Юндэн норов, Бууч, Лиза, мөн хочир зэрэг машинистууд анх насоос ажиллаулж Маахур толгойн баруун талын шугамын хаалтыг анх нээж цэвэр ус тавьж байсан түүх саяхан мэт байж. Монгол улсын хөгжилд энэ үс нь их эрхэм хувьсгал байжээ гэдгийг өнөөдөр бодоход багталтай. Аливаа юмыг чанар хэмээх түгээмэл мөн чанараар тодорхойлдог бол тэр чанар нь хүмүүсийн үүсгэл санаачлаг, хамтын эвсэл, үйлдвэрлэлийн зүй зохистой удирдлагаар хэмжигдэнэ. Усан хэмжийн томоохон бүлийн нэг бэс станцийнхан ажлаа 14 хоногоор төлөвлөж, тодорхой график төлөвлөгөөтэй ажиллаж, үр дүнгийн 14 хоногийн эцэст дүгндэг болсноор ажлын тодорхой ахиц гарч мэдээллийн баазыг бий болгож чадлаа. Хамгийн чухал нь хувь хүний өөрсдөө тавих шаардлага, хариуцлага, санаачлага, бүтээж гүйцэтгэлээр ажлын үнэлгээ гардгийг хамт олноороо хүлээн зөвшөөрж ажиллаж байна. Нийслэлийн хөдөлмөрчдийг стандартын шаардлага хангасан, ариутгсан чанар сайтай авсаар хангах явдалд лабораторийн зүгээс чанарын хяналт тавих үүрэгтэй. Төв лаборатори хяналтыг 24 цаг тутамд, ариутгах, хлоржуулах үйл ажиллагааг цаг тутамд, хяналтын ажиллагааг бүрэн хариуцж байна. Анх 1959 оны 10 дугаар сард 2 хүний бүрэлд хүнтэйгээр байгуулагдсан 5-6 үзүүлэлт дээр 6 цагаас дээж авч шинжилэг байсан бол одоо 25-аас 26 үзүүлэлтээр хим бактериологийн шинжилэг, 35 төлөрсөн системийн сүлжээний 138 их усүрээс шинжилгээ авч хяналт тавьж байна. Север усны В станц 1959 онд суурин тавьж 1960 онд ашиглалтанд орох үедээ 1-р өргөгч нь 150 мм-ийн шугамаар хэрэглэгчдэд усаан шууд шахдаг байсан. 1966 онд 2-р өргөгч 1975 онд цэвэр усны хангамжийн зориулалтаар өргөтгөл хийж 1984 онд 1-2-р өргөгчийн хлоржуулах системийг ашиглалтанд оруулж усны халдвар гүйжүүлэлтийг шаардлагын хэмжээнд хүргэснээр хотын баруун хэсгийн шинэ үйлдвэржсэн бүсийн ус хангамжийн асуудал шийдэгдлээ. Та бид өнөөдөр сэрүүн дэнжийн булгийн захад буугаагүй. Харин энэ хүмүүсийн зүтгэлээр гүний усыг гэртээ авчирч чамдман эрдэнэ чамлалтгүй хүртэж байна. Ус хангамжийн хамгийн залуу энэ станц 1985 онд ашиглалтанд орж 3-4-р хорооллын айл өрхийн усны хангамжийг хариуцаж 4 хоногт 2 насоосоор 13,500-аас 14,000 шометр ус шахдаг боллоо. 1999 онд усан сангийн усны төвшин хэмжигч богино долгионы радиостанц тавилснаар сүүлийн жилүүдэд 3-4-р хорооллын хүн амын усан хэрэглээг хангахад гарч ирсэн хүндрэлийг арилгаж, хэвийн найдвартай ажиллагааг хангах чиглэлээр горим тооцооны болон усан хангамжийн их ажил хийгдснээр 1999 онд хэрэглэгчдэд түгээх усны хэмжээг эрс нэмэгдүүлж найдвартай болголоо. Цаг хугацаа хоромтой уралдан ажилладаг шуурхай хэлтсийнхэн 40 жил энэ уралдаанд хожигдож байгаагүй. Өвөл зун, өдөр шөнө, баяр наадам ямар ч үед шуурхай байж чадсандаа л их хотын хэвийн амьдралыг бүрэн дүүрэн хангаж ирлээ. Ээлжийн диспетчерүүд нь тогтсон цагуудад станц, цаг салбаруудад ажиллаж байгаа тоног төхөөрөмжийн даралт, амтэр, шахсан ус, усан сангийн төвшин хийгдэж байгаа ажлуудыг тогтмол бүрдэн авч үйл ажиллагааг удирдан чиглүүлдэг. Их хотын хаанаас ч аваар ослын дуудлага ирэхэд шугам үйлчилгээний хэлтсийнхэн хугацаа алдаж хоцорч явсангүй. Нийслэл хотын цэвэр усны 321 км, бахир усны 102 км шугамын ээлжгүй харуул шугам үйлчилгээний хяналтын хэлтсийнхэн сурам хийлгүй зогсож байдаг. Харин энд онцлог дурдах шугам үйлчилгээнийхэн нэгэнт гарсан гэмтэл ослыг цаг алдалгүй засварлахаас гадна
гэмтэл осол гарахад урьдчилан сэргийлэх ажлынхаа ихэнхийг зориулж байна. Тиймээс их хотын хэмжээнд шугамын гэмтэл осол гарах үзэгдэл тогтвортой болсон төдийгүй сүүлийн хэдэн жил шугамынхны өөрсдөөс нь шалтгаалсан гэмтэл аваар гараагүй эдний ажлын бүлэхэн үзүүлэлт болж байна. Гадны байгууллагын хүсэлт захиалгаар цэвэр бохир усны шугам гэмтлийг угаах, богдрлтыг гаргах үйлчилгээ хийж хэвшсэн төдийгүй шинээр хийгдэх холболтыг мэргэжлийн төвшөнд хийж заншснараа эднийх нь онцлогтой. Нийслэлийн төв зөвлөх байгууламжийн анги нь хотоос ирж байгаа авах болон үйлдвэрийн бохир усыг татан зайлуулж, механик болон биологийн аргаар цэвэрлэх үүрэгтэйгээр 1963 онд ашиглалтанд орж 70-76 онуудад өргөдгөл хийгдэн биологи цэвэрлэгээний дамжлагууд нэмэгдэж ашиглалтанд орсон юм. Их хотон цэвэр тэмцгээр байлгах хугацаагүй үргийг өөртөө өрсөнгийн хамт олон гадаадаас авдаг байсан тоног төхөөрөмжөөн санаачлаг гарган дотооддон үйлдвэрлэж байгаа нь хүн ардынхаа төлөө гэсэн сэтгэлтэй энэ хүмүүсийн оюун их бэлэг юм. Монголдон анх удаа MG8M, MG12T зэрэг сараажийн төхөөрөмжүүдийг үйлдвэрлэж ашиглалтанд оруулсан амжилтаар байгууллагынхаа 40 жилийн ойд бэлэг барьсан. Тунгалаг АРТ-ийн төмөр болон бетон хийсэн эвдрэл дэлгэдлийг мэргэжлийн байгууллагын тусламжтай сэргээн засварласнаар бохир ус цэвэрлэх технологийн гормыг хэвийн байдалд барин цэвэршилтийн төвшинг дээшлүүлэх. Гар ажиллагааг хөнгөвчлөн автоматжуулж ажиллагааны шаардлага хангахгүй болсон цахилгаан удирдлагатай хаалт, үл буцаах клапан болон зарим нэг хуучирсан шугам хоолойг сольж шинжлэх. Байгаль орчныг бохирдуулахгүй байх зорилгоор төсөл боловсруулж тодорхой үе шаттай хэрэгжүүлэх. Гарч байгаа лагийг боловсруулан ашиглах талаар судалгаа хийж хэрэгжүүлэх арга хэмжээг авах зорилт төвшүүлээд ажиллаж байна. Цэвэрлэх байгууламжийн 130 ажилчин 8 ээж хэсэг болон ажиллахдаа байгаль экологийн тэнцвэр тарьцааг хадгалах. Бохир усны цэвэршилтийн зэрэг өндөртэй усны төснөр хой өгсөн болзолт уралдааны тэргүүн барийг эзлээд байна. Их хотын арилт хэрэгцээ эрүүл ах үйгч энэ хүмүүсээс ахин хамгаалж хөдөлмөрлөж байна. Шинэ санаачлаг технологийн шинжилэлтэнд үйлдвэр ангийн хамт олонны хүлээсэн үүрэг хэрэгжүүлсэн туршлагач ариун юм а. Их хотын арилт хэрэгцээ эрүүл ах үйгч энэ хүмүүсээс ахин хамгаалж хөдөлмөрлөж байна. Шинэ санаачлаг технологийн шинжилэлтэнд үйлдвэр ангийн хамт олонны хүлээсэн үүрэг хэрэгжүүлсэн туршлагач ариун юм а. Инженер техникийн ажилтнуудад ээж хэсэг цэг салбарын даамлуудын жигд ажиллагаа, тогтчлт, ариун цэвэр, ажиллагчдын сахилан хариуцлага, цаг ашиглалтыг сайжруулах үүрэг өгч, хяналтыг тогтмолжуулан ажилтан ажилчдад өгөх өдөр тутмын зааварчилгааг ажилдаа мөрдлөг болгон хэвшүүлж, шинээр болон удаан хугацаагаар завсардаад ажилд орж байгаа хүмүүст юм ажлын байр өөрчлөх онцлог тохиолдолд тусгай зааварчилгааг өгч хэвшлээ. Төв цэвэрлэх байгууламжийн хүрээнд амжилт бүртгэлэгдэх анхан шатны бүртгэлийг тогтмолжуулж, төслийн дагуу гүйцэтгэлийг сар бүр гарган газрынхан холбогдох хэсгүүдэд өгч заншжээ. Автогараж нь 36 машин механизмтайгаар 9 хэлтэс тасагтай тээврийн үүрэг гүйцэтгэв. Автогараж нь анх аварын болон ачааны нэг суудын нэг ердөө 2 машинтайгаар 1959 онд байгуулагдсан салбар авто болоод газар шөнөний машин механизмын тооны хувьд энэ 40 жилд 18 дахин өсөж, бага механикчдын тоног хэрэгсэл 4 дахин нэмэгдэж, өнөөдөр гэхэд Оросын холбооноос бүгд найрамдах Солонгос улс, Япон зэрэг өндөр хөгжилтэй орнуудад үйлдвэрлэгдсэн орчин үеийн зөөвөр тээвэр, тусгай зориулалтын машин механизмын хүчээр ажил үйлчилгээг амь явуулдаг боллоо. 1999 оны 3 дугаар улирлын байдлаар 2048 машин өдөр ажиллахаас 1691 машин өдөр ажиллаж, парк ашиглалтыг 86.5% хүргэн, бэлэн байдлын түвшин 85-аас 95% байгаа нь
үйлчилгээг доголдолгүй явуулах шуурхай байдлыг хангах үндсэн үзүүлэлт болж байна. Энэ гараачид эзэмшиж байгаа машин техникийн арга хамтаа эдэлж ашиглалтын хугацааг уртасган их засварын нормыг ахиулахад санаачлагтай ажилладаг онц тээвэрчин ослогын мандаж жолооч олон бий. Ажлын явцад зайлшгүй урган гардаг нөхцөлийг урьдчилан харж тооцсны үндсэндээ дархны бяцхан дэв. Цахилгаан гагнуурын агрегат, цахилгаан точил, ширээний хөрөө зэргийг суйрлуулан ажиллан эхэлсэн механик засварын цех, байгууллагын өрмөц үйлдвэрлэл технологийн онцлогийг тусгасан захиалгаар деталь, эд хэсгийг шинээр хийж, сэргээн засварлах ажлыг богино хугацаанд чанарын өндөр төвшөнд хийх чадвартай болж өргөжсөн төдийгүй 1998 онд Япон улсын засгийн газрын буцалтгүй тусламжаар бүрэн шинжлэгдэн тоноглогдсон юм. Архан хүний багаж гэдэг эзнийхэн баяр баясгалан нь байдаг. Цехийн 16 ажилчин даалгасан үргийг 90-т хувиар биелүүлж 153 удаагийн захиалгаар 1095 нэгж бүтээгдэхүүн үйлдвэрлэж 4,103,940 төгрөгийн бүтээгдэхүүн хийлээ. Гаднын болон өөрийн байгууллагын 138 тоолуурыг шалган батлага ажуулсны дээр 13 ширхэг тоолуур шинээр өгсөрч ажилд орууллаа. Ажил хөдөлмөрийн гараагаан энэ цехээс эхэлж халуунд нь халж, хүйтэнд нь хөрж, хөдөлмөрч чанараараа алдаршин ахуйн үйлчилгээний гавьяат ажилтан цол хүрсэн чихэн дөржгөн хаан үйлс бүтээлийг заламжлан авсан энэ хамт олон 40 жилийнхэн ой өгсөн уралдаанд цех хэсгүүдийн дотроос нэгдүгээр байр шалгаран дархан хүний бурхан ухааны гайхамшгийг үзүүлсэн юм а. Мэргэжлийн ажилтан ажилчдын мэргэжил мэдлэгийг дээшлүүлэх, дадлаг туршлагыг ахиулахын тулд инженер техникийн ажилтан нарын хүч бололцоог ашиглан 2 жил тутамд нэг удаа аттестацлыг тогтмол явуулснаар ажилтнуудын мэргэжлийн дундаж зэргийг 4-р зэрэгт хүргэсэн нь эдний нэгэн бахархал юм. Үнийн инфляцийн өсөлттэй холбогдуулан ажилчдын цалин жилбэр нэмэгдүүлэхийн төлөө анхаарч хамтын гэрээнд тусган хэрэгжүүлж байгааг ч энд бас дурдууштай байна. Хүний бүтээчилж хүчийг үндэхтэй уран зоригийн тэрнээс илүү эрхэмлэхэн улс сууг ашиглалтын газрын үе үеийн удирдлага мартсангүй механик цехийн хамт олонч удирдлагынхаа нийтгэлийг хөсөрдүүлсэн байна. Идэвхтэй Ахмад цэргүүний хүмүүсийн хөдөлмөрийг алдаршуулан хамт олонных нь хайр хүнддэг дээр урамшуулдаг сайхан уламжлал улс орны ашиглалтын газарт байдаг юм. Салбар нэгжүүд өөрт байгаа ховорхон хүмүүсийн хөдөлмөрийн алдрыг ийхүү тэмдэглэх нь залуусад дуурайтай. Ер нь хэн хүндэж таатай санагдах буянтай үйл. Хамт олонтойгоо баярлсан сэтгэлийн хуваалцаас хэн тархлах вэ? Хүн итгэл дээр дөрөөлж хүндлэл дээр амьдраа гэсэн үг. Энэ удаа автогаражийн жолооч хэдэн иш ариутгахын шулмын сэлээсэр дамжнаар хамт олонныхон хүндлэх сэтгэлийн хоймортой залран хөдөлмөрлөж олсон аз жаргалдан сэтгэл тэнээн баярлаж байна. Энэ бол улс орны ашиглалтын газрын түүх хөвөрсөн 14,600 хоногийн нэг л өдөр дэхтэн баярын өдөр. Өөрийн ус хангамж хэрэглэгч та бидний хамгийн ойр досн үйлчилгээ. Улс түгээх борлуулалтанд болон үйлчлүүлэгчдтэй ажлын үетэй холбоогоо ягтруулж тэдний эрс хэрэгцээнд шаардлагатай үйлчилгээг явуулахын төлөө зүтгэж байгаа хүмүүс. Улс орны ашиглалтын газрын дотроо хамгийн ахмад нь зөөврийн ус хангамжийн ангийнх юм. Бяцхан түүхгүүл анх толон гэгч арилжааны хэрэглүүрээ гарч ирэхэд өдөм цагаан хэтгээ тавьсан хүрээ хөөхнүүд хар ус худалдлаа гэж ихэл янзгүй хүлээж авсан гэдэг. Гэвч хүн ямар ч юмд дасдаг юм ханта. Сэдвийн гол руу гүйж очиод шангараа хутгаад авчирдаг байсан улсыг гэр гэрийнх нь гадаа хөргөж өгдөг хэн хүнгүй дассан төдийгүй
харин ч улс ороо итүүллаа гэж үгэлдэг болтол нь ард түмэндээ үгүйлэгдсэн энэ хамт олон 1954-55 онд улс зөөвөрт зүтгэдэг ерөнхий хэсгийг халж авт хөсгөр сольсон түүхтэй юм. Байгууллагын хэвийн үйл ажиллагааны чиглэлийг тодорхойлоход машин механизмын болон тоногд хөрөмжийн тасралтгүй найдвартай ажиллагаа, материал хангамж, хөрөнгө оруулалт, засвар үйлчилгээ, тэдгээрийн уялдаа холбоог бэлтгэхэд л энэ хамт олонны удирдлага нийт ажиллагсад таг үргэж анхаарч ирсэн. 1960 онд Улаанбаатар хотын усан тээврийн үйлчилгээг улс сувгийн газарт нэгтгэн тээврийн автомашинуудыг тус газрын автогараашид төвлөрүүлэн үйлчилгээ явуулж байгаад Улаанбаатар хотын тусгай үйлчилгээний автовазад автомашинуудыг 1961 оноос шилжүүлэн ажиллуулж байсан нь 1991 онд 28 дугаар баазаас ус тээврийн автомашиныг шилжүүлэн гэр хорооллыг усаар ханган борлуулах ангитай нэгтгэн зөөврийн ус хангамжийн ангийг аж ахуйн тооцооноор бий даалган ажиллуулж байгаад ус сувгийн ашиглалтын газарт нэгтгэсэн. Өнөөдөр зөөврийн ус хангамжийн анги хоногт 1300-аас 1500 тонн усыг гэр хорооллыханд түгээж байна. Ер нь нийслэл хотын ус түгээх байрыг хэрхэн байгуулсан түүхийг сонирхон үзэх юм бол их л сонин түүх харагдана. 1978 онд нийтийн аж ахуй үйлчилгээний яам, тээврийн яамны коллег, Улаанбаатар хотын ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны гишүүд хамтран хуралдаж, гэр хорооллын үйлчилгээг сайжруулах, ус цэгийн тоог олшруулах үүргийг ус сувгийг ашиглах газар өгснөөр ус түгээх байруудыг нэгдсэн зураг төслийн дагуу олноор барьж, одоо Улаанбаатар хотод 264 ширхэг ус түгээх байртай болсон байна. Ус сувгийг ашиглах газрынхан 40 жилийн аг огтод энэ ангийн хамт олон 10 ширхэг автомашинд их засвар хийж парк ашиглалтыг 68-аас 72% хүргэсэн төдийгүй шинээр ус түгээх байр 7-г барьж ус түгээх 87 байранд их болон урсгал засвар хийж байна. Бүгд найрамдах Монгол Ард улсын сайд нарын зөвлөлийн 1975 оны 104-р тогтоолоор Улаанбаатар хотын гүйцэтгэх захиргааны усны аж ахуйн хэрэгслийг татан буулгаж, уг хэлтсийн гүйцэтгэж байсан үргийг ус сувгийн аж ахуйг эрхлэх газар шилжүүлэн, тус газрыг Улаанбаатар хотын усны аж ахуйн ашиглалтыг удирдах газар гэж нэрлэн Улаанбаатар хотын гүйцэтгэх захиргааны харьяанд ажиллуулахаар шийдвэрлэсэн. Ус сувгийн газар байгуулагдсанаас хойш зохион байгуулалтын хувьд хэд хэдэн удаа өөрчлөлт хийгдэж, зарим үйлчилгээний газруудыг дээд байгууллагуудын шийдвэрээр нэгтгэн ажиллаж байсан билээ. 1961-ээс 70 он хүртэл Улаанбаатар хотын халуун ус, угаалга, хийм цэвэрлэгээ нэгдэн ажиллаж байгаад 1970 онд бие даасан аж ахуй нэгж болон таасан гарсан. Ажилтан ажилчдын нийгмийн асуудал, ажиллах нөхцөлийг сайжруулахын тулд 96 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар 3 давхар барилга барьж ашиглалтанд орууллаа. Аливаа хүнийг ажилуулж чаддаг байхын зэрэгцээ амрааж чаддаг байх нь удирдах ажилтны нэг гол эрдэм гэлцдэг. Ус сувгийн ашиглалтын газрын удирдлага ой өгсөн ажилд ороо ирсэн ажилчдаа тодорхой үүрэг даалгаврагч идэвхтэй амралтын замд нь үдлээ. Төвөр нутагт бас хөдөөр нутагт ч мэрэгжлийн боловсон хүчнийг тасралтгүй бэлтгэхийн тулд анхаарлан төвлөрүүлж, өөрийн бааз суурьан түшиглэн, дархан, хөтөл, дорнод, өвөр хангай, ар хангай зэрэг аймаг хотуудад 100 гаруй хүмүүс сургаж бэлтгэж өгсөн нь өөрийн үйл ажиллагаанд зөвхөн төвийн хүрээнд хязгаарлаагүй бүхэл бүтэн улс орныхан хүрээнд явуулдгийг бэлгэнэн харуулж байна.
Энэ учраас бие биенээсээ мэрэгжин сурч хөдөлмөрлөх сайхан уламжлалыг аль ч үеийн удирдлагууд анхаарлынхаа төвд байлгаж явсан. Тэгээд ч цаг ямагт 3 үеийнхний уулзалтыг хийж Ахмад үе болоод залуу залгамж үеийнхнээ баярлуулж ирсэн юм. Энэ чүүднээс Дархан хотын улс өвгийн газрынхан ажил мэргэжил нэгт нөхдөн халуун дотноор угтаж, биеийн төмөр спортын тэмцээн наадамд урьж, ажил мэргэжлийн арга туршлагаан хуваалцаж байна. Ард түмэндээ биеийн төмөр спортооч манай улс өвг ашиглалтын газрын хамт олон нэр алдаан дуурсгаж 12 төрлийн тэмцээнийг уламжлалт болгон зохион байгуулж 4 төрлийн дугуйланг тогтмол хичээллүүлж байна. 1988 оны бүх ард түмний спартакиадад тус байгуулгын эрхтэй тамирчид цам дэшүүрээр тэргүүн барьжлж эмэгтэй тамирчид чанаар дэд байранд шалгарч байлаа. Зөвхөн спортын мастер 4, дэд мастер 6, зэрэгтэй тамирчид 20-од төрсөн гэж хэлэхэд хэндэж бахархалтай сайхан байжээ. Улс өвг ашиглалтын газрынхан ажил мэргэжилдэн гаргуудад төдийгүй урлаг соёдч өөрсдийн аяас билгэрийн төмөн нэртэй алдартай. Ардын хувьсгалын 50 жилийн ой өгдсөн бүх ард түмний урлагийн үзлэгээр анх эрэгтэйчүүдийн дөрвөлөөрөн алтан медаль хүртэж гараагаан хийснээс хойш байгууллагын авяас билэгтнүүд маань бүх ард түмний урлагийн үзлэгээс 14 алт, 10 мөнгөн медалиар ингрэм медаль ирлээ. Тэршилэн дан найрал дууны улсын уралдаанд 100 хүний бүрэлдэхүүнтэй оролцож байгууллагаараа алтан медаль хүртэж диплом авч байсныг энэ өдөр дурдахад таатай сайхан байна. Тэгээд ч содномдорж, отгон Төрөвдөрч нарын уран сайханч, хөгжимчин, дуучид зэрэг олон 10 улсын тэргүүний уран сайханч төрөн гарсан билээ. Дуугарвал дуунаг, дутарвал хүчнэг гэдэгчлэн нэгэн том айлын өрхийн тэргүүнд санаж бодох, эргэлзүүлж тойруулах юу гэсэн бэлээ. Тийм ээ. Эрдэнэбаатар захирал ажилчдаа эрүүлж хэрэг байлгаж, хүчтэн хайс хэлбэхэд онцгой анхаарч, жилийн аль ч өдрөнд заавалчгүй цаг нар гаргаж, эрүүл дагаартаа хамт олнороо гарч, хэрийн цагаан хуваалцсан бие сэтгэлийг айн ажаал ядаргаагаан гаргадаг нь хөдөлмөр бүтээлийн ариун амжилт гаргахын нэгэн үндэс болдог юм даа гэж ярьж билээ. Иймд өрхийн тэргүүн энийхээ ажиг толгойлон удирдах явдгаараа хүмүүсийн энийн чөлөө, ажлын чадвар түр алдах нь бараг байдгүй гэхэд хэлэхгүй тавтай. Хошуу нэмэхээр хуруу нэмэ гэдэг шиг. Нэгэн нэгийнхээ төлөө бие сэтгэлдээ зориулан ажилладаг гар нийсэн хамт олон гэвэл улс өвг удирдах газрын хамт олныг нэрлэж болно. Ер нь хаана хүмүүсийн эв нэгдэл сэтгэл нээсэн нөхөрлөл байна. Тэнд амжилт хүсэл хоргодог нь нотлогдсон үнэ. Оройн түүдэг залуус ирэх насныхан зөнгө хөөрнөж, ахмаг наснд залуу насныхан цог залийг хөвсөлзүүлэг бодогдов.
жимчинсэн сайхан айг сүү цагаан гэдэнд уянч чангаруулах нэгэн эд шидбий. Улсын гашуулалтын газрын аль ч үеийн удирдлагууд ажилчдынхаа нийгмийн асуудлыг цагимагт анхаарлынхаа тулд байлгадаг сайхан уламжлалтай. Тиймээс ч туслах аж ахуйг зүйс ор хөгжүүлж, адуу, үхэр, хон ямаан сүрэгтэй болсноор ажилтан ажилчдынхаа нийгмийн хэрэгцээнд мах сүү, айраг цагаан мэдээ бэлтгэн нийлүүлдэг болж байна. За тэгээд бөмбөгтэй хөөцөлдөж чин сэтгэлийн угаас нэг л сайхан инээхэд ажлын 10 өдрийн алжаар хийсэн отно гэж байна. Тэгэд энэ аяллыг зүгээрч нэг хийсэнгүй. Ер нь хаана хүмүүсийн өв нэгдэл сэтгэл нээсэн нөхөрлөл байна. Тэнд амжилт бүтээл хоргодог нь нотлогдсон үнэ. Аяллын эхлээд эх орныхон түүх туршлагын зүйтэй танилцаад эцэст нь буур давхныхон дуу суутай хөрхрэн дээр ирэхэд нэгэн бодогдсон доо хэрийн цаамттай байдаг шиг идэвхтэй амарт хамт олныг нэгтруулдаг. Идэвхтэй баярлаж зингэсэн хүмүүс ажилдаан урамтай шамддаг шиг бидэж уянган эргцүүллээсийн төр холдон ажил хэрэгч турсамждан ор яав. Үйлчилгээндээ дэвшилтэд арга орчин үеийн техник технологийн шинжилгээг нэвтрүүлснээр хөдөлмөрчдийг усаар хангахад тасралтгүй үйл ажиллагаа нь өнөөгийн нөхцөлд улам болгосонгүй боллоо. Нисхийн цэвэр усан сан усны шугам бохир ус цэвэрлэх байгууламж 1984 онд ашиглалтанд орж 1994-аас 96 онд Азийн хөгжлийн сангийн тусламжтайгаар өргөдгөл хийгдэж, нэгдүгээр өргөгчийн худаг, хоёрдугаар өргөгчийн шинэ станц, цэвэр усны 2-3 км, бохир усны 2 км шугам, усад цэвэрлэх Q200 байгууламж, 3 ширхэг, лагийн кофт 2, 600 шм багтаамжтай усан сан тус шинээр байгуулагдсан ашиглалтанд орж, хоногтон 1800-аас 2000 шм ус олзурлан түгэж байна. Биокомбинатын орон сууцны бохир шингэнийг татаж цэвэрлэх станц, цэвэрлэгээний Q200 төхөөрөмжийг 1985 онд 3 ажилтнтай хүлээн авч ажиллаан эхлэж байсан бол одоо 12 ажилтнтай салбар болон өргөжин ажиллаж байна. Эдний ажлын нэгэн гол үүрэг бол төвлөрсөн орон сууцны бохир усыг өртөөд нь татаж шахах станцаар дамжуулан цэвэрлэх байгууламж руу шахаж Q200-гийн цэвэрлэх байгууламжаар гарган биокомбинатын бохир удаад шингэнийг ариутгахтаа хоногт 6000 шм бохир усыг цэвэрлэж байгаа юм. Олон улсын хүүхдийн амралтын төвийн ус хангамж цэвэрлэх байгууламжийн станцыг 1-2 дугаар өргөгч, ус цэвэрлэх Q200 байгууламж 2 ширхэг, 600 шм багтаамжтай усан сан,
Север усны 1.5 км шугам, Бохир усны 5.4 км шугам бүхий аж ахуйг 1978 онд хүлээн авч ажиллаж байна. 1997 онд Куугийн 2 дахь өргөдөлийг хийснээр уурын сууханд нүүс хэрэглэдэг байсныг болиулж усан халаалтын системд оруулан ажиллаж байна. Улс орны маань хүн амын 3.1 төвлөрч ачаалал нь жилээс жил нэмэгдэж байгаа нөхцөлд энэ хүмүүсийн зүтгэл хариуцлага хичнээн их өндөрсөж байгааг ойлгоход төвөгтэй биш. Энэ хүнд хүчээр ажлыг нуруундаа үрж хариуцаж ба эрдэмтэн инженер, дарга инженер, зөвлөх инженер, хяналтын инженерүүд цахилгаан эрчим хүчний ашиглалт болон засвар үйлчилгээ, тоног төхөөрөмжийн ашиглалт, засвар үйлчилгээ, горим тооцоо, шитийн төлөв, техникийн нөхцөл, техникийн баримт бичиг, төслийн арга хэмжээний гэсэн чиглэлээр ажлаан төлөвлөж, нэгдсэн төлөвлөгөөгөөр зангидан хэрэгжүүлэгдэн байгууллагын үйл ажиллагааны өнөөгийн төвшинг сайжруулах, нэгж бүтээгдэхүүнд зарцуулах өртөг зардлыг хямдруулахын тулд өөрсдийн хийх боломжтой ажлын жагсаалт гарган мөрдүүллээ. Хэлтсүүдийн хэвийн ажиллагааг хангахын тулд техник хяналтын инженерүүд тусвар нэг хэлтс хариуцсан авч ажиллаж байгаа нь үйлдвэрлэл техникийн ажиллагаанд хяналт тавих мэргэжлийн удирдлагаар хангахад их нөлөөлж байна. Жилбэр уламжлал болон явагддаг ерөнхий инженерийн нэрэмжит үзлэгийн дараа тоног төхөөрөмжийн санаа зовоосон асуудлууд шийдэн олж өвлжилтийн бэлтгэлдэж үнэлгээ өгч өгдөг. Шийдэх асуудлуудыг шуурхай шийддэг ерөнхий инженерийн нэрэмжит үзлэгийг анги хэлтсүүд сэтгэл догдлон хүлээж байдаг. Ингээд бодохлоор сэтгэл догдлуулдаг энэ үзлэг бас ч ашигтай. Инженерийн үзлэгийн бас нэг тал. Танайхан сайн байна шүү гэж зүгээр нэг малгай өмсгöd орхихгүй. Сайн бэлтгэлтэй сайтар зүтгэсэн хүмүүсийн урамшуулахын дайтай урамшуулчих. Задгайж асгаж игэмэн хоногтон элбэг устай нуур тогтоож асар их усыг бас асар их хариуцлагыг хариуцсан шиг хариуцаж хийсэн шиг хийсэн энэ хүмүүст урам гэдэг урагшлах их хүч юм аа. Удирдлагч энэ байдлыг тун сайн ойлгох юм. Аль аль нь аргагүй нэг мэрэгжсэн усуудын зан юм даа гэж бодогдохоор. Саг түүх урсан урссаар хүмүүний амьдрал туйрвал өргөлжилсээр. Энэхүү хүмүүний амьдрал туйрвалын түүх бол 3 үеийн амьдрал тэмцэлтэй холбоотой. Энэс улс сувг ашиглалтын газрын хамт олон саг үргэлжид 3 үеийнхнийхэн ажил хөдөлмөр хичээл зүтгэлийг ямагт өргөн дээдлэж ирсэн. Төлөвлөгөөт социалист нийгмийн үед оногдсон ажиллаан ямагт оноос өмнө амжуулж хийж сурсан ахмад уулан байна. Залуу үеийн дагуулсаар шинэ онтойхон учран залгахаар ирж байна. Харин яг энэ мөчид хуанлын он гарах ягаачгүй байна. Гагцхүү өдрийн хөдөлмөрөөр наашлуулсан их хөдөлмөрийн нэгэн он гарч байгаа нэ. Цаг хугацаа улиран өнгөрөх энэ хэрээр түүх улам дузаардаг. Түүхийг бүтээгч хүмүүний алдарч мөнхчдөг. Тэгвэл улс сувгийн удирдах газрын хавт олон жилээс жилд оноос онд олсон амжилт байгуулсан гавьяан бахархал болгон хөгждөг. 1989 онд 69 сая 174.7 мянган төгрөгийн орлоготой ажиллаж байсан улс сувгийг ашиглах газрын хамт олон 1999 онд 10 жилийн өмнөх амжилтаа баттгаж 5 тэрбум 609 сая 267.2 мянган төгрөгийн орлоготой ажилласан амжилтаа тэмдэглэж байна. Хийж бүтнээсээ эргэцүүлэн магнайтынхийн учир утга энд л байгаа юм та. 40 жил гэдэг хуанлын тоололдох 14600 хоног. Тэгвэл энэ хүмүүс 14600 хоног сэрмж, анхаарал, хөдөлмөрч сэтгэлээрээ өнөөдөртөө залгасан. 40 өвөл 40 зун дуувж амралт цэнгүүн ажил хөдөлмөр баяр жаргал нэгэн бийд цогцолдгийн адил сэтгэлийн догдлол хариуцлагын чадварч энэ хамт олонд адилхан билээ.
Япон улсын засгийн газрын боцолтгүй тусламжийн хүрээнд 3 үе шаттайгаар хэрэгжиж байгаа төслийн 1-р шатны ажил нь улсын хангамжийн төв станцын усыг ариутган хлоржуулах байгууламжийн тоног төхөөрөмжийг шинжилэн цагт 10,000 шм хүчин чадалтай хлоржуулах байгууламжаар тоноглон зарцуулагдж байгаа хлорын хэмжээг жингээр хянах, цахилгаан тасарсан үед их усүр хангах боломжтой дизель цахилгаан үсгүүрийн станцыг суурилуулснаар хүн амд түгээж байгаа усыг тогтмол ариутган уг ажиллагааг хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны болон эрүүл ахуйн шаардлага бүрэн хангах хэмжээнд хүргэлээ. Төслийн хүрээнд 30-аас 40 метрийн гүнтэй 20 гүний ходог өрөмдөн барилга барьж 600 шм цагийн хүчин чадалтай насоос цахилгааны болон алсын удирдлагын тоноглолоор ийдвэрэн тоноглолоо. Шинээр барьсан хотгуудад нийт 5 км шугам хоолой өгсөрч, хуучин 20 хотгийн механик болон цахилгааны тоног төхөөрөмжийг шинжилэн өгсөрч, нийт 89 гүний хотгийн ажиллагааг алсаас удирдан хянаж, хуучин 68 гүний хотгийн цахилгааны болон удирдлагын данилыг шинжилэн 12 трансформаторын хуурай залгуурыг сольж 2 дугаар өргөгч станцад 600-аас 2000 шм цаг хүчин чадалтай 5 насоос суурилуулж, хотын усан хангамжийн их усүрийн болон дамжуулан шахах өргөлтийн станцууд усан сангуудын ажиллагааг хянаж, ус олзурлалт, түгээлт, хэрэглээг хянан зохицуулах боломжтой болсон юм. Олон улсын банк санхүү, эдийн засгийн байгууллага, хандивлагч орнуудын хөнгөлөлттэй зээл, боцолтгүй тусламжийн хөрөнгөөр Улаанбаатар хотын ус хангамжийн шинэ их усүрийг илрүүлэх хайгуулын ажлыг гүйцэтгэж, ус хангамжийг сайжруулах, тэр хорооллын оршин суугчдын усны хүрэлцээг нэмэгдүүлэх, туул голын бохирдлыг багасгах зэрэг төсөл хэрэгжүүлж байна. Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр нийсэх, яармаг, хайлаас, Чингэлтэй, Дамбадаржаа, Толгойд, Шар хадны гэр хороололд төвлөрсөн цэвэр усны шугам сүлжээг барьж байгуулахаар төсөөлөн хэрэгжүүлж эхэллээ. Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр нийсэх, яармаг, хайлаас, Чингэлтэй, Дамбадаржаа, Толгойд, Шар хадны гэр хороололд төвлөрсөн цэвэр усны шугам сүлжээг барьж байгуулахаар төсөөлөн хэрэгжүүлж эхэллээ. Цэвэрлэх байгууламжийн хуучин захын станцын насоосыг шинчлэх төсөл нь олон улсын УНДП байгууллагын шугамаар Дани улсын засгийн газрын буцалтгүй тусламжаар богино хугацаанд амжилттай хэрэгжилээ. Энэ төслийн хүрээнд ФЭГ 1500 маркийн 4 насоосыг суурилуулж, цахилгаан хангамж, удирдлагын панелууд, цахилгааны дэд станцуудыг солих ажил хийгдлээ. Энэ төсөл хэрэгжснээр тус станцад цагт 600 кВт цаг, жилд 5.2 сая кВт эрчим хүч хэмнэгдэж, насосны станцын хүчин чадал 16%-аар нэмэгдэж байгаа юм. Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлийн хүрээнд уг төслийн өрөөгөөжийг сайжруулах төсөл Швед улсын техник тусалцааны програмын дагуу хийгдэж байна. Энэхүү төслийг хэрэгжүүлснээр улс орны ашиглах газрын бүтэц зохион байгуулалт сайжран, байгууллагын үйл ажиллагааны бизнес төлөвлөгөөг жил болгон хэлтэс тус бүрээр төлөвлөн, өөрийн орны зах зээлийн нөхцөл байдалд зохицон ажиллах боломжтой болох юм. Мянга 1995 оноос усан хангамжийн их усүрийн өргөдөглийн болон хэрэглэгчдийн ус хэрэглээний байдалд Япон улсын олон улсын хамтын ажиллагааны байгууллага JICA-гаас судалгааны ажил хийж, Улаанбаатар хотын ус хангамжийн тоног төхөөрөмжийг нэн яралтай сэргэн засварлах төслийг 3 үе шаттайгаар Япон улсын засгийн газрын 24 сая Америк долларын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлэх болсон юм. Хоногтон 90,000 шм ус олзуурлан түгээх чадалтай энэ станцад одоо Япон улсын засгийн газрын буцалтгүй тусламжаар 2 дугаар өргөгчдээр 4 жижиг насоос, том зааланд 6 дугаар насоосыг шинээр суурилуулах, 1 дугаар өргөгчийн бүх бодог телемеханикийн шугам толбогдсноор алсаас удирдах бүрэн боломжтой болох. 8, 63, 72 зэрэг бодгуудыг шинээр хүлээж авах. Олзуурлаж байгаа болон шахаж байгаа усаа тоолоороо тоолж,
усан сонгуулийн усны төвшинг автоматар хямдаг болсон. Шинээр 7 ширхэг хутгийн монтажийг хийж ажилд орууллаа. 40 жилийн хугацаанд нэг л станцд гарсан энэ өөрчлөлт нийт ус сувгийн ашиглалтын газрын тухайд бол тун чихийг хүнд бодогдуулах нь дамжиггүй байна. Үйлчилгээнд чанар үр ашгийг дэвшлүүлэх, хөдөлмөр зохион байгуулалтын дэвшилтэд хэлбэрийг нэвтрүүлж, хүний хүчин зүйлийг өндөрлжүүлснээр хамт олныг үйлдвэрийг удирдах үйл ажиллагаанд оролцуулах түгээмэл зарчмыг тус байгууллага мөрөдлөг болгож байна. Чухам юуны учир бид энэ хамт олноор бахарх болов. Бахархлын нууц нь юунд оршно? Зөвхөн амжилт, жилээс жилд шилж сонгож хэрэгжүүлж байгаа шин дэвшилтэд арга ажиллагаа, үйлдвэрлэл үйл ажиллагааг өнөөгийн нөхцөлд хөгжүүлж чадсан бол нууц нь оршно. Аливаа эгэл хөдөлмөр энгийн зүтгэл бүтээлийн цаана улс орноо цаг цагийн хурдны их хөгжил рүү хөдөлсөн нь үнэхээр гаяатай хэрэг юм. Улс сувгийн ажлын ганц бахархал чамдман эрдэнэ улсын усан ард түмэн дэн хөргөх их үйлсээрэн буйхаалан өртөөдгийн нэгэн ажил. Айлгэрт аршаан болсон эрхэм усыг өргөхийн тулд өөр өөрийн үүрэг хариуцлаган өндөрт өргөсөн улсаа. Тэгээд ч 10 гаруй бие даасан аж ахуйн хэлбэс 1000 гаруй ажилтан албан хаагчид энд шамдан хөдөлмөрлөж байна. Ерөөсөн энэ байгууллагын 40 жилийн түүхийг ярина гэдэг өдрөөс өдөрт чанарчсан хөдөлмөр зохион байгуулалт, жилээс жилд шинжлэгдсэн техник тоног төхөөрөмж, технологийн шинжилэлт, өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж байгаа ард түмний ус хангамжийн хэрэгцээг нийлүүлж байгаа хөдөлмөрч олны бодит үннийг өгүүлнэ гэсэн хэрэг. Өнөөдөр байгууллагынхаа 40 насны дагнасны ойн баярт хүрэлцэн ирж алгаан цэврүүтгэл зүтгэж явсан мөн ариун сайхан сэтгэлийн үр алтж дэрэгдэн үнэг үйдэх хоёр сайхан гарын ур эрхэм та бүгдийн хөдөлмөр төр засаг түмэн олон чинь Улаанбаатарын дагуур хоолой дүүрэн ус биш харин 40 жилийн чинь өр хөдөлмөр урсаж байгаа төдий 41 42 гээд цаашид төгсгөлгүй хөөрн хэмээн харж явдагтан энгэрт тань одон гоон бууж тэнгэрт тань долоон болнан дурж явдаг юм шүү хэмээн цээж төрн бодож ярьж суун. Тэгэхээр олны баяр цэнгэлгэгч амьдралын нэгэн зорилго сэтгэдэг бүтээдэг хүмүүсийн их баясгал байх нь мэдээж байв. 1 2 3 4 10 20 30 40 хэлэхэд мөн чамархан урсаад өнгөрөх тоо. Харин туулахад амаргүй. Бүхэл бүтэн 40 жил 160 улирал бүрийн ард халуун сан явар дажигнсан үйл хахир хаврын эцтгүүлсгэлгүй өдрүүд хөвөрч бий. Харин энд хоромжуулсан ус сувгийг ашиглах газрын хамт олон баярлаж байна. Аргачлгүй. Жавар хавсар тайтч тэр найр наадмын дэлгэр цагтч тэр үүрэг хүлээсэн энэ хүмүүс баярлаж наадах нь байтугай өдөрч завгүй явсан нь олоо.
Монгол улсын хүн амын 3-ын 1 нь оршин суудаг их хот Улаанбаатарын нэгэн талын үүрч явдаг энэ хамт олонд төгсгөлгүй их ирээдүй. Энэ хөгжүүн цэнгүүн нь улам бүр авхаажсан ба зориг хүслийг энэ хүмүүст авчирна. Энэ идэвхтэй хиймэртэй хүмүүс цагаас цагт хоногоо соногт ихийг бүтээхэд түүхийн эзэд болох нь гарц цаг бай. Ерөөсөн хүмүүсийн эв нэгдэл хамтан идэвх чармайлт хаана байна уу? Тэнд амжилтгүй. Хүмүүсийн баяр жаргал энэд нарийн хаана байна уу? Тэнд үнэн бий. Ийм үннийг энэ хамт олноос агшин бүр харж цаг үргэлж багтаж болно. Дочурсан нэрд дөрвөн дарсан ат гэж монголчууд гэж ярьдаг. Ус угийг ашиглах газар 40 насны босгонд авж 90 ярн эдэл дэвширлээ. Цаг хугацаа мөнхийн урсгал хүмүүн хэмээх аваа хүчт нийт хөөх та бүхэн одоо харж байна. Төр түмэндэн гавьяатай үлсийг бүтээж яваа зэдийн цаглашгүй үнэн инээд баяр багтлыг харж байна. Газрын судсанд логших ус хэмээх чандмын эрдэнэ Хорвогийн түмэн амтны эрхэм маршаан мөнхийн шидэн байдаг бол түүнийг ард түмэндэн түгээх энэ хүмүүсийн ач хавьяа бүтээж зүтгэл гэдэг эрдэнийн эрдэнэ их тусын мөнхийн ундраг буюу